Монголын мянганы сорилтын сан үзүүлж байна. Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорацийн компакт гэрээ хэрэгжүүлэх дэлхийн 24 орны нэгээр Монгол улс сонгогдсон. Шинэ мянганы шинэ Монгол улсад нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгах их үйлсийн гараа ийхүү тавигдлаа. Монгол улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулах үндсэн зорилготой Монголын мянганы сорилтын сан хөгжил дэвшлийн үндэс болсон иргэний боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, хөрөнгийн болон газрын эрхийг баталгаажуулах болон нийслэл хотын гарын бохирдлыг бууруулах чиглэлээр 6 томоохон төсөл хэрэгжүүлж байна. Хөрөнгийн эрхийн төсөл. Хөрөнгийн эрхийн төсөл нь Монгол улсад эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулах, бүртгэлийн үнийн зөв, найдвартай байдлыг хангаж, төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, нээлттэй байдлаар хүргэх, газар өмчлөл, бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгохоор зорин ажиллаж байна. Төслийн хэрэгжилтийн үр дүнд иргэд эд хөрөнгөө улсын бүртгэл бүртгүүлгээд зарцуулах цаг хугацаа, гарах зардал, бүртгэлийн олон шатад амжилга багасах юм. Хот орчмын бэлчээрийн төсөл. Хот орчмын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэн, малчдын орлогыг нэмэгдүүлэх, бэлчээрийн нэгж талбайг малчдын бүлэгт гэрээгээр ашиглуулах системийг нэвтрүүлж, газрын эрхийг баталгаажуулан, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, малчд болон төрийн албан хаагчдын ертөнцийн болон хагас ертөнцийн мал аж ахуй хэрэглэх мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилготой хот орчмын бэлчээрийн төсөл нь 392 малчдын бүлгүүдэд 350 орчим мянган га бэлчээрийг урт хугацааны гэрээгээр ашиглуулж байна. Автозамын төсөл. Монгол улсын хойд ба урд хилийн боомтуудыг автозамаар холбож, автотээвэр ач харгилтыг нэмэгдүүлэх, зорчигчдын ая тухтай аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, автозамын салбарын ажилтан ажиллагчдын чадамжийг дээшлүүлэх зорилготой автозамын төсөл нь Чойр Сайшин чиглэлийн 176.4 км зам барилгын ажлыг хийж гүйцэтгэж байна. Цэвэр агаар төсөл. Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, сууцыг ашиглуулж, өрхийн түлшний хэрэглээ болон гэр хорооллоос гарч байгаа утааны бохирдлыг багасгах, түүнчлэн сэргээгдэх эрчим хүч боловсруулахад дэмжлэг үзүүлэх замаар агарын бохирдлыг бууруулах томоохон зорилготой цэвэр агаар төсөл нь Улаанбаатар хотын 6 дүүргийн 72 хороодын 150 мянган айл өрхөд 120 мянган эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг борлуулад байна. Мэргэжлийн боловсрол сургалтын төсөл. Эдийн засгийн тэргуулах салбарт олон улсын төвшөнд өрсөлд хүч чадварлаг мэргэжилтэй ажилтан бэлтгэх суурь нөхцөл сургалтын орчин бий болгох. Хичээлийн агуулга, хөтөлбөрийн чанарыг дээшлүүлэн заах арга зүйг боловсронгуй болгох чиглэсэн цогц үйл ажиллагаа Улаанбаатар хот 15 аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 23 сургуулиудад мэргэжлийн боловсрол сургалтын төсөл амжилттай хэрэгжүүлж байна. Зорилттой сургуулиудаас гадна хот хөдөөгийн 30 орчим сургуульд чадамжид суурилсан тогтолцоог нэвтрүүлж, төслийн хэрэгжилтийн хүрээнд нийтдээ 1500 орчим багш өдрөд ажилтны мэргэжлийг дээшлүүлээд байна. Эрүүл мэндийн төсөл. Эрүүл мэндийн төсөл нь Монгол улсын хүн амыг зүрх судасны өвчин, чихрийн шижин, умайн хүзүүний болон хөхний хавдраас үрдэгчлэн сэргийлэх, эрт дэлгүүлж онцлох, үр дүнтэй өртөө багтаа эмчилгээгээр хангах, олон улсын шилдэг арга туршлагыг нэвтрүүлж, туслан жүжиглэгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн дадал хандлагыг өөрчлөх, эрүүл амьдрах хэд маягийг хэвшүүлэх чиглэсэн боловсрол мэдээллийн олон талт үйл ажиллагааг явуулж байна. Өнөөдрийн байдлаар төслийн хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүрэг 21 аймагт 41 чиглэлээр 11755 эмнэлгийн болон эмнэлгийн бус мэргэжилтнүүдийг сургаж, 13 мэргэжлийн чиглэлээр 427 сургагч багш нарыг бэлтгээд байна. Шинэ зууны шинэ Монголын гэрэл дээрээ хөгжил дэвшилд хамтдаа тэмүүлцгээе. Тулхтай хөгжил, чанартай амьдрал. Монголын мянганы сорилтын сан.